Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр Гокийн хууль, хүчийг хэмжих арга, масс ба жин хэмжүүрийн тухай судалцгаая. Гокийн хууль. За уян аримхай биет буюу бүршний хувьд гаднаас хүч үйлчлэхэд түүний суналт агшилтын хэмжээ нь гадны хүчний үйлчлэлтэй хэмжээгээрээ тэнцүү чиглэлээрээ эсрэг чиглэлд шууд хамааралтай байдаг байх нь. За үүнийг Гокийн хуулиар илэрхийлдэг байх нэ. За хүүхдүүдээ бичлэгийг анхааралтай үзээд диаграммаа дэвтэртээ зурж аваарай. Бүршинд ачаа зүүж түүний суналтын хэмжээг диаграмд тэмдэглэвэл бүршний суналтаас татах хүчний хамаарлын график шулуун байгаа нь энэ хоёр шууд пропорционал хамааралтайг харуулна. Хүчийг хэмжихэд динамометрийг ашигладаг. Ачаа хөдөлгөөнгүй байх үед ачааны хүндийн хүч нь бүршний татах хүчтэй тэнцүү байна. За Гокийн хуулийг томьёолбол F тэнцүү хасах Kx. За томьёонд орсон хасах тэмдэг нь юуг илэрхийлэх вэ гэхээр бид үүсэх уян аримхай хүчний чиглэл нь деформацийг арилгах чиглэлд үүсдэг бөгөөд өөрөөр хэлбэл гадны хүчтэй хэмжээгээрээ тэнцүү боловч чиглэлээрээ эсрэг чиглэдэг байх нэ. За К нь болохоор бүршний хат буюу бүршний тогтмол, X гэдэг нь суналтын шугамн хэмжээ, F гэдэг нь уян аримхай хүчийг илэрхийлэх нэ. За диаграм дээр F Ньютон нэгжээр илэрхийлэгдсэн байна. X сантиметрээр. Өөрөөр хэлбэл гадны хүчнээс буюу уян аримхай хүчний хэмжээнээс X нь шууд пропорционал хамаарж байгааг харуулсан байна. За диаграммаа дахиж ажиглая. За нэг юм бүү зүүхэд хүчний хэмжээ X суналтын хэмжээ хамаарал нь харагдаж байна. За 2 болоход өөрөөр хэлбэл Гокийн хууль ёсоор суналтаас F нь шууд хамаарч байгаа нь харагдаж байна. За тэгвэл диаграммыг ашиглан хүснэгтийг нөхцгөөе. Тэгэхээр хүч үйлчлээгүй үед X-ийн хэмжээ бол тэг. 2 ньютон хүчний үйлчлэлээр 8 мм сунсан гэвэл хэдэн ньютон хүчний үйлчлэлээр 20 мм сунах бол хүүхдүүдээ дэвтэртээ Гокийн хуулийг ашиглан тооцоолж бодоорой. Хэд гарсан бэ хүүхдүүдээ? 5 ньютон. Тэгвэл 9 ньютон хүчний үйлчлэлээр 36 мм, хэдэн ньютон хүчний үйлчлэлээр 56 мм сунах бол 14 ньютон. Шалгаж үзье. Сайн байна. Хүүхдүүдээ дэвтэртээ бодолтоо хийж хүснэгтээ тэмдэглэж аваарай. За мөн хүч болон X-ийн хамаарлын графикийг ашиглаад F1, F2, F3 хүчнүүдийг тооцоолцгоё. За F1 хүчний үйлчлэлээр бүрш маань 1.5 см сунсан байна тийм ээ. За графикаас 1.5 гэхээр 2 энд байна. 2 см. Тэгэхээр энд 1 см гэхээр энэ хоёрын голд 1.5 см буюу харгалзуулаад харах юм бол хэдэн ньютон байх боломжтой байна хүүхдүүдээ? 30 ньютон. Зүйтэй. F2. За тэгэхээр 1.5 см сунахад 30 ньютон хүчний үйлчлэлээр 1.5 см сунсан бол 2.5 см сунахын тулд хэдэн ньютон хүч үйлчлэх бол хүүхдүүдээ? Тооцоолоорой. 56 ньютон. За тэгвэл 4 см сунахын тулд хэдэн ньютон бол? За графикаа ашиглаж үзье. 4 см-т 80 ньютон байна. Хүүхдүүдээ дэвтэртээ графикаа зураад хүчийг хэрхэн тооцоолсон бодолтоо хийгээрэй. Гокийн хуулиа ашиглая шүү. Зүйтэй, сайн байна. Хүчийг хэмжих арга. Хүчийг хэмжихэд динамометрийг ашигладаг. Ачаа хөдөлгөөнгүй байх үед ачааны хүндийн хүч нь бүршний татах хүчтэй тэнцүү байна. Бүршин жигнүр. Бүршин жигнүр дээр ачаа тавихад бүршний агшилтын хэмжээг ашиглан ачааны массыг нэмнэ. Жигд явж байгаа трактор ба
анжис хоёрын хооронд байрлуулсан динамометрт хоёр талаас нь адилхан хэмжээтэй татах хүчнүүд үйлчлэнэ. За тэгэхээр хүчийг хэмжигч багажийг динамометр гэдэг байх нэ. За динамометр нь хүчний үйлчлэлээр биеийн хэмжээ өөрчлөгдөх зарчимд тулгуурлан хийгдсэн байдаг байх нэ. За дараах өгөгдсөн хоёр динамометрт эмбүүнүүдийг зүүж суналтыг ажиглацгаая. За 1 ньютон хүчний үйлчлэлээр. За хүүхдүүдээ таны бодлоор суналтын хэмжээ яагаад өөр байгаа бол? Тэгэхээр буцаад Гукийн хуулиа сэргээвэл F тэнцүү хасах Kx. Энд F нь уян аримхай хүчний хэмжээ, K уян аримхай коэффициент буюу бүршний тогтмол, X нь суналтын хэмжээ буюу абсолют деформац тийм ээ. Тэгэхээр яагаад суналтын хэмжээ өөр байх боломжтой вэ хүүхдүүдээ? Өөрөөр хэлбэл Fx-ийн харьцаа буюу K нь ялгаатай бүршнүүд байна гэсэн үг байх нэ. Масс, хүндийн хүч, биеийн жингийн тухай ойлголтоо сэргээн санацгаая. 200 г масстай биеийн дэлхийд татагдах хүндийн хүч нь ойролцоогоор 2 ньютон байдаг. Сарны татах хүч дэлхийнхээс ойролцоогоор 6 дахин бага байдаг. Иймд сарн дээр 200 г масстай бие саранд татагдах хүч 0.3 ньютон байна. 200 г масстай биеийн дэлхийд татагдах хүндийн хүч нь ойролцоогоор 2 ньютон байдаг. Сарны татах хүч дэлхийнхээс ойролцоогоор 6 дахин бага байдаг. Иймд сарн дээр 200 г масстай бие саранд татагдах хүч 0.3 ньютон байна. За тэгэхээр масс, жин, хүндийн хүч гэсэн үгнүүдийг ахуй амьдралд хольж ярьдаг учраас хүүхдүүд маань буруу төсөөлөлтөй байх нь тохиолддог. Өөрөөр хэлбэл за тэгэхээр энэ гурван физик хэмжигдэхүүнийхээ ялгааг нь ойлгож авцгаая. Масс гэдэг бол бие бүхэн масстай бөгөөд масс бол биеийн шин чанарыг илэрхийлдэг хэмжигдэхүүн. Хүндийн хүч ба биеийн жин нь бол биеийн шин чанар биш юм аа. За хүндийн хүч гэдэг нь дэлхийн зүгээс биеийг татах хүч бөгөөд үүнийг ертөнц дахны таталцлын буюу гравитацийн хүч гэж хэлдэг. Харин биеийн жин гэдэг бол бие дэлхийд татагдсны улмаас тулгууртай үйлчлэх хүчийг биеийн жин гэж тодорхойлдог. Жишээ нь бие дэлхийгээс холдоход татах хүчний нөлөө бага болж алстаа чингүүдэх үзэгдэлд ордог байх нэ. Харин биеийн масс бол өөрчлөгдөхгүй. За тэгэхээр хүндийн хүчийг олохдоо массыг хүндийн хүчний хурдтгал буюу жижиг g-гээр өгжүүлж олдог байх нэ. Жижиг g тогтмол 981 м/сек квадрат байдаг. Онлын ойлголтуудаа бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За масс ба хүндийн хүч жингийн ялгааг илүү сайн ойлгохын тулд за дэлхий дээр 2 ньютон хүчний үйлчлэл буюу 200 г масстай биеийг дэлхийд татагдах хүч нь 200 ньютон. Тэгвэл сарн дээр 0.3 ньютон, ангарах дээр 0.7 ньютон, сугар дээр 1.8 ньютон, бархас сод гариг дээр 4.6 ньютон байдаг байна. Өөрөөр хэлбэл масс нь тухайн биеийн хувьд тогтмол хэмжигдэхүүн байдаг. Харин хүндийн хүч биеийн жин зэрэг нь бол биеийн шин чанар биш тул орчноос хамаарат өөрчлөгддөг байх нэ. За хүүхдүүдээ эмбүүний жинг янз бүрийн орчин чигнэж үдсэн дасгалыг ажиглаад дэвтэртээ дүгнэлт гаргаарай. За сансрын нисгэгч хамгаалтын өмсгөл тоноглолтойгоо дэлхийдээ зогсоход маш хүнд байдаг. Харин сарн дээрх татах хүч дэлхийгээс ойролцоогоор 6 дахин бага байдаг тул тэрээр төвөггүйхэн алхаж чаддаг тийм ээ. За тэгвэл жинлүүр ашиглан алим, улбов, сүүний дэлхий болон сарн дээрх жингүүдийг тооцоолоорой хүүхдүүдээ. За алимных зүйтэй 1 ньютон. За улбовны жин нь хэд вэ хүүхдүүдээ?
8 ньютон. Сүүний жин нь 10 ньютон. За тэгвэл дэлхий дээрх хүндийн хүчнээс саран дээрх хүндийн хүч хэд дахин бага байдаг вэ хүүхдүүдээ? 6 дахин бага байдаг гэдэг нөхцөлөө ашиглан алюмины, улбаовны, сүүний саран дээрх чингүүдийг тооцоолоорой. Жин хэмжүүр. Хүмүүс ихэвчлэн жигнүүр ашиглан массыг хэмждэг бөгөөд энэ нь түвшний уян харимхай шинж чанарыг ашигладаг. Хүч хэмжигчийн хуваарьт 10 ньютон хүчийг 1 кг-аар төлөөлүүлэн тэмдэглэж масс хэмжигч жигнүүр болгон ашигладаг. Ингэж хийсэн масс хэмжигч нь зөвхөн дэлхий дээр биеийн массыг зөв заана. Жишээ нь 2 кг ачааны массыг дэлхий дээр масс хэмжигчээр хэмжихэд 2 кг гарах боловч уг ачааг энэхүү масс хэмжигчээр саран дээр хэмжихэд ойролцоогоор 0.3 кг гарна. Үүний учир нь дэлхий ба саран дээрх татах хүчний ялгаатай холбоотой юм. За тэгэхээр их масстай бид дэлхийд их хүчээр татагдана. Хүндийн хүч нь массаас яах нь шууд хамаардаг байх нэ. Тэг дэлхийн гадаргуу орчимд байгаа 1 кг масстай бид 10 ньютон орчим хүндийн хүч үйлчилдэг. Тэг хүмүүсийн нийтлэг хэрэглээнд альва биеийн хүндийн хүчийг хэмжих төхөөрөмжөнд бүршний уян харимхай чанарыг ашигладаг байх нэ. Хүч хэмжигчийн хуваарьт 10 ньютон хүчийг 1 кг-аар төлөөлүүлэн тэмдэглэж масс хэмжигч жигнүүрийг болгон ашигладаг байх нэ. Бичиж тэмдэглэж агаарай хүүхдүүдээ. За 103 кг масстай чулуу үзүүлсэн байна. Түүний масс ба жинг дэлхий болон саран дээр тооцоолж үснэгтийг бүглөөрөө хүүхдүүдээ. За дэлхий дээр 1 кг масстай бие ойролцоогоор 10 ньютон жинтэй байдаг. За тэгвэл дэлхий дээрх масс нь 3 кг. Тэгвэл жин нь 30 ньютон. Саран дээрх масс бол биеийн шин чанарыг илэрхийлэх учраас өөрчлөгдөхгүй. Харин жин нь бол хэд байх вэ хүүхдүүдээ? Бодороо 6 дахин бага гэдгээ ашиглан өөрсдөө тооцоолоорой хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ. Хичээлээ дахин давтан үзэж дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай.